Сайн байцгаана уу? Та бүхэнд Proteomics сэдвийн лекцийг танилцуулъя. За, Proteomics гэдэг сэдвийг ярихаас өмнө протеин буюу уурга гэж юу юм бэ? Тэгэхээр уурга бол олон амин хүчлийн үлдэгдэл, амьд организмын үндсэн макромолекулуудын нэг юм байна. За, уурга нь организмын эсийн бүх үйл ажиллагаанд бүтцийн уурга, катализатор, эсийн медиатор, эсийн рецептор гэх мэтлэнгээр бүх үйл ажиллагаанд бол оролцдог. За. Тэгвэл бид дараах схемийг энэ удаагийн хичээлээр та бүхэн дараах схемийг танилцуулж байгаа. Тэгэхээр ДНХ дээр байгаа генийг судалж байгаа энэ судалгааг бол бид нэр геномиксийн судалгаа гэж нэрлэдэг. РНХ-г судалж байгаа судалгааг нь орчин үед нийтэд нь судалж байвал транскриптомикс. За тэгвэл хүний биед байгаа бүх уургуудыг судалдаг салбар шинжилгээ ухааныг бид нар Proteomics гэж ярьдаг. Тэгэхээр өнөөдрийн лекцийн гол зорилго бол Proteomics судлах аргуудын талаар та бүхэнд товчхон танилцуулах болно. Тэгэхээр схем дээр байгаа дараагийн нэг зүйл нь бол метаболит буюу бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүнүүд. За эдгээрийг судлах нь болохоор метаболомикс. Тэгэхээр нийлүүлээд энэ сэдэв маань омиксийн салбар шинжилгээ ухаанууд болох юм. Тэгэхээр Proteomics-ийн хувьд бол тухайн организмд байгаа бүх уургуудын судалгаа юм байна. Хамгийн анх Proteome гэдэг нэрийг бол Марк Вилкинс гэдэг эрдэмтэн 1994 онд бие организмын бүх уургууд гэдэг байдлаар бол нэрлсэн. Тэгвэл 97 онд бол Джеймс гэдэг судлаач нэрлсэн Proteomics гэдэг нэршил бол шинжилгээ ухаанд бол нэвтэрсэн байна. Тэгэхээр үндсэндээ бол Proteomics-ийн гол судлах зүйл бол уургийн цэвэршүүлэлт, хэмжилт. Тэгэхээр тухайн эс дотор юм уу тухайн биологийн шингэн дотор нэгдүгüүрт нь уурга яг байна уугүй юу. Тэгээд дараа нь хоёрдугаарт нь байгаа бол хэр их хэмжээтэй байгаа юм гэдгийг бол үзнэ. Гуравдугаарт нь тухайн орчин нөхцөлд энэ уургийн хэмжээ хэлбэр яаж өөрчлөгдөж байна. За дөрөвдүгüүрт нь уургийн бүтэц, орон зай бүтэц, домений хэлбэрүүдийг бол судлах ийм үндсэн гол чиглэл бол Proteomics-ийн чиглэл юм байна. Тэгэхээр Genomics ба Proteomics-ийн хооронд бол харьцуулаад аваад үзье. Тэгэхээр өмнөх лекцээр бол Genomics бол орсон. Genomics бол харьцангуй тогтвортой. За энд бол тухайн хүний амьдралын явцад бол геномын бүтэц бол харьцангуйгаар өөрчлөгдөхгүй. Транскриптомиксийн хувьд бол геномын хувьд нэг 48,000 орчим ген өнөөдөр судлагдсанаас 25,000 ген бол уурга нийлэгжүүлдэг. За үүн дээрээс бол 100,000 гаруй төрлийн мэдээллийн РНХ бол үүснэ. Энийг бол бид нар транскриптомикс гэж нэрлэж байна. Гэтэл яг байгаль дээр байж болох бодит уургийн тоо хэмжээ бол хэдэн саяар бол ярьдаг. Тэгээ ялангуяа уургийн тоо хэмжээ уургийн бүтэц бүрэлдэхүүн маань маш ийм олон хэмжээтэй байгаас гадна тухайн эс дээр байгаагаас хамаарат уургийн бүтэц бүрэлдэхүүн үйл ажиллагаа дээрээс нь хэмжээ нь бол маш олон янз байдаг. Тэгэхээр нэг эс нь бол тодорхой цаг хугацаанд уургийн ялгаатай бүрдлүүдийг үүсгэж идэг. Тэгэхээр тодорхой цаг хугацаанд нэг төрлийн эс. Тэгвэл хүний бие махбод гэдэг бол өөрөө маш олон төрлийн. Үндсэндээ 200 гаруй төрлийн маш олон эсүүдийн уургийн бүтэц бүрэлдэхүүнүүдийг ялгаатай бүрэлдэхүүнүүдийг нэг агшинд бол бий болгож байдаг байна. Тэгэхээр Proteomics-ийн судлах зүйл бол өнөөдөр бол асар их. Гэвч яг Genomics-тай харьцангуйгаар бол Proteomics-ийн судлагдгуунууд бол өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд судлагдаж болж чадаагүй байна. Тэгээ Proteomics-ийн хувьд бол яг энэ чанар дээрээс үндэслээд бол давтал чанар бол их төвөгтэй. За хөрөнгө мөгөнд бол одоогийн байдлаар 1504 уурга мэдэгдэж байна. За бусад уурга яг тэгээ уурга нь бол 858 уурга байна. Гэтэл бусад уурга РНХ-тэй нийлж үүрэг үйл ажиллагаа нь бол өөр болно. За уургийн задралаасаа болоод Genomics Proteomics-ийн хоёрын бол ялгаа гарна. За Proteolysis splicing-аар бол 50,000-аас 500,000 хүртэл үүсэх боломжтой байна. За уургийн хувирал дээрээс нэмэгдэх юм бол тухайн эсэд хэдэн сая хүртэл төрлийн уурга бол байх боломжтой. Онлын түвшинд бол тогтоогод байна. За Proteomics-ыг нэлээд төвөгтэй болгож байгаа дараагийн нэг зүйл бол трансляцийн дараах уургийн хувирлууд юм байна. Тэгэхээр бид нар splicing-аар зөвхөн нэг 100,000 гаруй мэдээллийн РНХ-гээс splicing-аар 500,000 орчим төрлийн уурга үүсэж болно гэж үзэж байхад тэгвэл энэ 500,000 маань бол цааш хэдэн сая болж. Тэгвэл яагаад ингэж хэдэн сая төрлийн өөр болж байна вэ гэхээр
ерөөсөө трансляцийн процесс дууссаны дараа трансляцийн дараах уургийн хувирал гэдэг процесс бий. За фосфоржил, убиквитинжил, метилжил, ацетилжих, глюкозжих, эсэлдэх, нитрозжих гэх мэтлэн. Тэгвэл фосфоржсны үр дүнд фосфоржилт бол эсийн дохиол эсгэг уургууд бол явагдана. Убиквитинжилт бол убиквитин лигаз эсгийн субстрат уургийг задлах үүрэгтэй. За метилжилт бол аргинин, лизин амин хүчлүүд. За ацетилжих нь бол гистон, P53 төрбөлийн уургуудад явагдана. За глюкозж гэдэг бол нүүрс ус холбогдохын процесс. За эсэлдэлт бол явагдана. Тэгээд нитрозж гэдэг нь бол азотын эчнээн буюу NO бүлэг бол холбогдох ийм хувирлууд бол явагдана. Тэгэхээр протеомиксийн үндсэн судалгааны арга бол одоо уургийг цэвэршүүлэх, уургийг ялгаж авах юм арга байна. Тэгэхээр уургийг ялгахдаа бид нар молекул жингээр нь ялгана, ионы цэнгээр нь ялгана, туйлширлаар нь ялгана. Тэгэхээр молекул жингээр нь ялгах аргууд нь гел фильтрац, STS пэйж, ультрацентрифуг, диализ гэдэг арга багт. Ионы цэнгээр нь бол электрофорез, изоэлектрик фокусинг, за ион солилцооны хроматограф, за туйлширлаар нь бол шингээлтийн хроматограф, цаасан хроматограф, эргэх баастай хроматограф, гидрофоб харилцан үйлчлэлийн хроматограф зэрэг аргуудаар бол бид нар уургийг бол судалдаг. За ингээд протеомиксийн одоо илрүүлэх аргуудын талаар дэлгэрэнгүй арай дэлгэрэнгүй танилцуулъя. За уургийг бид нар одоо ангаа ухаанд илрүүлэхдээ бол үндсэн илрүүлэх арга иммуногистохим байна, western blot байна, ELISA-гийн арга байна, гел электрофорез, спектрофотометр, за ферментийн шинжилгээ, X-ray кристаллограф гэх зэрэг олон аргуудыг бол уургийг илрүүлэхэд ашиглана. Тэгэхээр уурыг илрүүлнэ гэдэг маань бол ерөөсөө яг тухайн одоо биологийн шингэнд яг нөгөө бидний судлах гэж байгаа уург маань байна уу байхгүй гэдгийг л үзнэ гэсэн. Тэгэхээр иммуногистохимийн арга бол энэ тухайн уургийн эсрэг одоо антителийг ашиглаад эд дээр бид нар яг эдийн нөгөө уургийн маань одоо уург маань яг эдийн нэг тодорхой хэсгээр байна уугүй юу гэдгийг бид нар судлахын тулд иммуногистохим гэдэг. За western blot бол western blot ELISA хоёрын хувьд бол биологийн шингэнд одоо уург маань хэр байна вэ гэдгийг тодорхойлдог юм аргууд байна. За western blot-ийн хувьд бол гибриджүүлэх аргыг ашигладаг. ELISA бол энзим линкэнд иммун сорбент асай буюу одоо фермент холбоот дахин биеийн уруулаар бол илрүүлдэг. За гел электрофорез, спектрофотометрүүд бол уургийн ерөнхий одоо яг одоо тухайн одоо хэмжээ бол байна уу байхгүй юу гэдгийг бол биднэрт гаргаж өгнө. За X-ray кристаллографийн шинжилгээ бол уургийн талст байдлыг судлаад уургийн бүтцийн ерөнхийдөө ийм бүтцтэй уург маань байна уугүй юу гэдгийг биднэрт бий болгох тодорхойлох боломж гаргана гэж. За уурыг тодорхойлох аргууд дээр бол уургийг бол эсрэг биеэр тодорхойлно. Тэгэхээр тодорхой өвөрмөц эсрэг биеийг ашиглаад одоо иммуногистохим болон western blot-ийн үед бол яг бидний одоо уургийн одоо ийм төрөл маань ийм хэлбэрүүд маань байна уу. За химийн деградацаар бол уургийн дарааллыг нь тогтоо. За масс спектрометрээр уургийг бол судална. За уург хэмжих аргууд. Уург хэмжих аргууд нь хоёр хэмжээст гээл ашиглана. Тоо хэмжээг тогтоох, мультиплекс гээл, масс спектрофотометр, тооны анализ хийх зэрэг уургуудаар үзгэн. За уургийн дарааллыг шинжлэх дөрөв дэх судалгаа бол за уургийн дарааллыг бид нар тогтоосныхаа дараа уургийн бүл эволюцийн холбоо хамаарлын судална. Уургийн дарааллыг хооронд нь харьцуулна. Уургийн дарааллуудын хооронд удмын хэлхийг гаргана. Гэх мэтлэн ийм аргуудаар бол уургийг судлах нь. За протеомиксийн судалгааны хэрэгслүүд. Тэгэхээр бид нар саяны энэ судлах аргуудаа одоо дотор нь одоо түүл болон аргууд дээрээ тулгуурлаж баг зэрэг дэлгэрэнгүй баг зэрэг ярина. За HPLC буюу High Performance Liquid Chromatograph гэдэг багж байна. За энд бол уургийг фракцлж ялгахад ашигладаг. За энэ бол дэлхийд хамгийн алдартай нэг Xera гэдэг одоо HPLC систем масс спектрометртэйг харагдаж байна. За хоёр хэмжээст акриламидын гел электрофорез байна. За энэ дээр жишээ нь комазин бриллиантын хөхөөр будсан одоо хоёр хэмжээст гелийн зураг харагдаж байна. За энэ зураг дээр бол тухайн биологийн шингэнд байгаа бүх уургуудыг одоо изоэлектрик болон цэнгийн молекул жингийн ялгаагаар нь хоёр одоо өөр чиглэлд гүйлгэж авсан зураг байна. За иммуногистохим бол тэмдэглэсэн эсрэг биеийг ашиглан эс болон эдийн өвөрмөц антигены байрлалыг тодорхойлох мэдрэг өвөрмөц иммуногистохим арга юм. За эсрэг төрөгч эсрэг биеийн харилцан үйлчлэлийн урвалаар өвөрмөц эдийн эсгүүдийг ялган дүүрэх гистолог, иммунолог болон биохимийн нэгдлийн техникүүдийн нэгд
мэдээлэл. За иммуногистохим хийснээр эс болон эд доторх өвөрмөц уургийн найрлага, байршил, тархалтыг илрүүлэх боломжтой байдаг. Тэмдэглэсэн эсрэг биеийг ашиглан өвөрмөц эсрэг төрөвч ихэвчлэн уургууд гликопротеин полисахаридуудтай холбогддог. За иммуногистохимыг ашиглаад хавдрын оншилгоо, оншиг ялганд хавдрын имчилгээний тавилан тогтоох судалгаа шинжилгээнд болоод иммуногистохимыг үргэлж ашигладаг. За Western blot. Western blot бол гибриджүүлгийн арга нэг болоод иммун блотын уурга эсрэг биеийн харилцан үйлчлэлийг илрүүлэх зарчим дээр явагдана. Western blot-ыг явуулахын тулд эхлээд уургийн биологийн шингэдэг уургийн молекулыг гел электроресоор гүйлгэн. За энд бол хамгийн өөрөөр хэрэглэдэг нь STS page буюу одоо STS-ээр үйлчилсэн полиакриламидын гел электрорес. За гел электроресыг явуулсны дараа зургийн зүүн хэсэгт үзүүлсэн төхөөрөмжээр бол блотинг бол явуулна. За энэ дээр полиакриламидын гелээс одоо нитроцеллюлоз мембран руу уургийг бол бэхэлж холбож өгнө. За ингээд бэлтгэж бий болгосны дараа. За энд бол блотон явуулах схем бол харагдаж байна. За ногоон өнгөтэй нь бол гел, дээр нь бол блотон мембран буюу бидний уурга холбох мембран. За ингээд дээдлэлт нь бол фильтрийн цаасууд бол тавьсан. За ингээд гол зарчим бол одоо сөрөг зэнэгтэй гел хэсгээс гелээс блотын мембран руу эрэг зэнэгтэй мембран руу одоо уурга шилжиж тэнд бол байрших. Дараагийн арга бол уургийн микроарray. Уургийн микроарray нь бол хатуу гадаргуу дээр бэхэлсэн олон тооны хатуу гадаргуу дээр нэгэн зэрэг олон уургыг нэг одоо зэрэг агшин тодорхойлох боломжтой ийм арга байгаа. Тэгэхээр уургийн микроаррайны хувьд бол хоёр янз бол байдаг. Энэ дээр бол эргэх forward fast hybridization, reverse fast hybridization. За уургийн биоинформатикийн хэрэгслүүд. Тэгэхээр уургийн орчин үед судалж гарсан одоо уургийн мэдээллийг бол боловсруулах, түүнтэй ажиллах юм онлайн мэдээллийн хэрэгслүүд бол байдаг. За энд бол мэдээллийн сангийн хувьд бол Uniprot, ProSite гэж байгаа бол мэдээллийн сантай ажиллах хэрэгслүүд одоо уургийн дараалттай ажиллах хэрэгслүүд дотор бол Mascot, Peptide, Spire гэх мэтлэгийн мэдээллийн сангууд бий. Тэгэхээр эдгээр нь бол бүгдээрээ тухайн организмын уургийн мэдээллийг бол орон зай, одоо бүтцийн онцлог, эмнэлэг зүйн мэдээлэл, дараалал гэх мэт одоо хэвийн орчин нөхцөлийн бүх мэдээллийг бол хоор дотроо хадгалж идэг. За Proteomics-ийн салбар чиглэлүүдийн тухай товчхон тавхан танилцуулъя. За нэгдүгээр нь бүтцийн Proteomics. Энэ бүтцийн Proteomics гэдэг бол уургийн бүтцийг тодорхойлох, уургийн дарааллыг бий болгох. За өмнө мэдэгдэж буй уургийн бүтцийн дараалал дээр үндэслэн тухайн судалж буй уургийн бүтцийг бол урьдчилан таамаглах. За уургуудын бүтцийг бол хооронд нь харьцуулах. Тэгээ энэ дээрээс үндэслээд уургийн бүтц дээрээс үндэслээд одоо бүл ангиллуудыг бол бий болгох ийм судалгааны ажлуудыг бол хийдэг. За экспрессийн Proteomics буюу уургийн генийг, уургийн экспрессийг бол их хэмжээгээр тодорхойлно. Эрүүл болон өвчтөе тохиолдлуудыг харьцуулан судлана. За үүн дээр бол илрүүлсэн өвчний уургийг эмийн бай, онцлогооны маркер болгож ашигладаг. Энд бол хоёр хэмжээс полиакриламидын гел болон масс спектрометрийг бол үргэлж ашигладаг. За уургийн харилцан холбоо бол дараагийн нэг судлах салбар. За уургийн харилцан үйлчлэлийг судлахдаа эрлиз уургийг бол ашиглана. Тэгэхээр эрлиз уургийг бол мембран цитозол, эсийн гаднах уургийг бол судлахад ашигладаг. Бактери хөхтөн амьтны эрлиз систем, уургийн харилцан үйлчлэлийн үр дүн судлана. Уургийн харилцан үйлчлэлийн карт бий болгоно. Уурга жижиг молекулуудаа хэрхэн харилцан үйлчилж байгаа гэдгийг судлах ийм салбар байна. За Proteomics-ийн хэрэглээ. Proteomics-ийн хэрэглээний хувьд бол эмийн үйлдвэрлэлд ашигладаг. За энд бол одоо яг эмийн бай бол компьютерийн тусламжтайгаар тухайн өвчнөд хамааралтай уургийг тодорхойлж эмийн бай болгох сонгоно. За оншилгоонд бол мэдээж Proteomics үргэлж хэрэглэгдэнэ. Уургийн бүтэц үйл ажиллагааг мэдснээр төрөл бүрийн маркер болгож бид нар ашигладаг байгаа. За энэ дараах зурагт бол одоо уургийн салбар болгоныг бол харуулж байна. Тэгэхээр уургийн мэдээллийг бид нар одоо цуглуулснараа эмийн одоо бодисыг нээх, за эмийн бодисын үйлчлэх байг бол тодорхойлох, баталгаажуулах, ялган онцлох зэрэг ийм ач тустай бол уургийн экспрессийн профайлыг бид нар судалснаар ангаахын одоо бичил амь судлал, за одоо эсийн дотоод дохиод амжилт, өвчин эмхийн механизмыг судлахад бид нар үүнийг бол ашигладаг. За уургийн дараах хувирлыг нь судалсан.
глюкозжилт, фосфоржилт, протеолизийг судалснаар энд бол бид нар биотехнологи болон бусад олон онцлогоонд бас ашиглаж болно. Бас биотехнологид олон салбарт бол анагаах нь хэрэгэлдэг. За уургийн харилцан үйлчлэлийг бол бид нар хоёр гибрид уурга хөрөнгө мөөгөнцөр дээр бол судалсан байна. За ингээд цаашаа бүтцийн протеомикс бол тухайн эс дотроо эргэтэнцрүүдийн бүрэлдэхүүн, за уургийн дэд хэлбэрүүдийн ялган таних, уургийн бүрэлдэхүүн хэсгийг бол тодорхойлох юм боломжтой. За functional буюу одоо үйл ажиллагааны протеомиксийн хувьд бол бид нар одоо гений үйл ажиллагааг бид нар протеомиксийн үндсэн дээр бол судлах юм боломжийг бид нар тавьлаж байна. За ингээ анхаарал тавьсан